Сайн мэцхан өрхөм зөвштэй Монголын мэдээ телевиз 11 цагийн мэдээг шууд хүрэхэд боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуул 5 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн 2 дахь санал хураалт амжилттай болж өндөрлөө. Анх удаа 2 дахь шатны санал хураалт гарсан 99 мянга гаруй цагаан утсын сонголттой онцлог сонгуул болж өндөрлөө. Тэгээ энэ удаагийн сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг сонгуулийн ерөнхий ороо албан ёсоор зарлаагүй байна. Хамгийн сүүлийн мэдээлэл тэг цаг 10 минутын үед бол өгсөн. За энэ удаагийн сонгуульд нийтдээ 1,982,733 сонгогч нийслэлийн жагсаалтанд бүртгэгдсэн байгаа. За урьдчилсан байдлаар сонгуулийн ерөнхий хорооны санал тоолох дэлгэцнээс харахад 1,206,642 сонгогч саналаа өгсөн байна. Нийтдээ улсын хэмжээнд ажилласан 1984 эсгийн хорооноос 1983 эсгийн хорооны дүн ирсэн байна. Өөрөөр хэлбэл 21 аймаг 9 дүүргийн сонгуулийн саналын дүн ирж дууслаа гэсэн үг. Харин гадаад улсад орнуудаас нэг эсгийн хорооны дүн нэгтгэгдээгүй байгаа. Гэхдээ өмнө ирсэн саналуудыг бол санал тоолох машинд уншуулсан. За ингээд сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байгаа шууд дамжуулалтын багтаагаа холбогдъё. Өдрийн төргийн алтан гэрлээ. За баярлалаа. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийн танхимаас үзэгч та бүхэнд шууд тайлбар хүргэж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр хуулийн хүрээнд өглөө 7 цагт эхэлж 22 цаг хүртэл үргэлжилсэн. За хоёр дахь санал хураалтын хувьд хуулийн хүрээнд зохион байгуулагдсан ямар нэг ноцтой зөрчил гараагүй. За сонгуулийн урьдчилсан дүн гарах цаг хугацаа ойртож байна гэдгийг сонгуулийн төв байгууллага мэдээлээд байгаа. За сонгуулийн ерөнхий хорооны хувьд өчигдөр орой 23 цагт ээлжид мэдээлэл хийсэн. За мөн өнөө өглөө зарим төлөөлөл мэдээлэл хийгээд байна. За өчигдөр 22 цагийн байдлаар бол сонгогчдын эрдэсийн хувьд бол хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. За сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлээс үзвэл бүртгэгдсэн нийт сонгогчдын 60.41% нь санал хураалтанд оролцоод байгаа. За өөрөөр хэлбэл нийтдээ 1,206,809 сонгогч санал хураалтанд оролцсон гэсэн мэдээлэл байна. За эрдэсийн талаас нь авч үзвэл энэ удаагийн 2 дахь санал хураалт бол хуулийн шаардлагыг хангаж байгаа. За нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг тойрог дээр эрдэс хүрээгүй гэдэг асуудлаар нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй болсон. Сонгуулийг хүчин төгөлдөр эрдэсийн хувьд бол хүчинтэй гэж үзэх боломжтой гэж сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд бол мэдэгдээд байгаа юм аа. За энэ удаагийн санал хураалтанд оролцсон сонгогчдын хувьд 99,428 нь бол саналын хуудасд ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй байна. За улсын хэмжээнд бол 1984 хэсгийн хороо ажиллаж байгаа. За сонгуулийн санал хураалт болон сонгуулийн ажлыг зохион байгуулах чиглэлээр тодорхой үүргийг гүйцэтгэж байгаа. 1984 хэсгийн хорооны нэг нь гадаадад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулж байгаа. За дотоодд байгаа 1983 хэсгийн хорооны хувьд мэдээлэл бүрэн ирүүлээд байна. Өөрөөр хэлбэл хэсгийн хороодын хувьд өчигдөр орой 22 цагаас хойш сонгуулийн ерөнхий хороонд өнөө өглөө хүртэлх хугацаанд тасралтгүйгээр мэдээлэл ирлээ. Санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэсгийн хороодын мэдээлэл сонгуулийн төв байгууллагад нэгтгэгдэж эхлээд байна. За өнөө өглөө 9 цаг 50 минутын үед хамгийн сүүлийн хэсгийн хорооны санал хураалтын дүн ирсэн. За тухайлбал Ховд аймгийн Уянт сумын нэг хэсгийн хорооны санал цаг хугацаа нэлээд сунжирч хожуу ирсэн байгаа. За тухайн сумын нутагт бас хурууураатай байгаа. За автозамны хувьд хүндрэл бэрхшээлтэй машин тэрийг шаварт суухаас эхлээд хүндрэл бэрхшээл гарч мэдээллийг шуурхаа дамжуулахад бэрхшээл үүссэн гэж сонгуулийн байгууллагын тайлбарлаж байгаа. За одоогоор нийтдээ 1983 хэсгийн хорооны урьдчилсан дүн үндсэндээ гараад байгаа гэж үзэж болох юм. За харин Төв аймагт өчигдөр үдээс өмнө өглөөгөр санал хураалтын машинууд уншихгүй байх гацх бэрхшээл тохиолдсон. За энэ бол саналын хуудасны баркод дутуу хэвлэгдсэн засвар орсон тухай асуудал хөндөгдөж яригдж байгаа. За энэ зөрчлийн учир шалтгааныг тогтоохоор тагнуулын байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг өчигдөр байгуулагдсан. За сонгуулийн ерөнхий хорооны хувьд машинуудыг хэвийн ажиллагаанд оруулах үүднээс бас шуурхай ажлын хэсгүүдийг байгуулж ажиллаж газар дээр нь тодорхой зохицуултуудыг хийснээр санал хураалтын машинууд хэвийн ажиллаж эхэлсэн. Ер нь бол Төв аймагт санал хураалтыг тухайн үед гар аргаар ерөнхийдөө саналыг авсан. За Төв аймгийн бүх хэсгийн хороодын саналын хуудсыг дараа нь хяналтын тооллого хийж гараар тоолсон гэж сонгуулийн ерөнхий хороо тайлбарлаж байгаа. За ер нь бол
сан тураалтын машин гацснаас болоод саналын дүнд нь ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөөгүй. За сонгуулийн сан тураалт бол хуулийн хүрээнд явагдсан гэж одоо сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэж байгаа. За саналын хуудасны бар код засагдсантай холбогдуулаад одоо холбогдох хэвлэх үйлдвэрт одоо тагнуулын байгууллага болон холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж эхэлсэн байна. За хэвлэх үйлдвэрийн бас тодорхой ажилтны буруутай үйл ажиллагаанаас хамаарсан байж болзошгүй байгаа тухай зарим их сурвалжууд мэдээлж байгаа. За шалтгааныг одоо эцэслэн тогтоосны дараа албан ёсоор мэдээлэх болов уу гэсэн чиглэлтэй байна. За гадаадад байгаа сонгогчдын хувьд бол 7 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд сан тураалтанд оролцсон байгаа. За энэ удаа бол Нэрсийн жагсаалтанд гадаадад байгаа нийтдээ нэг 7200 гаруй сонгогч бүртгэгдээд байсан. За тэдний нэг 2600 гаруй нь 2 дахь сан тураалтанд оролцож одоо санал өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл 37% нь сан тураалтанд оролцсон гэсэн мэдээллийг одоо сонгуулийн төв байгууллага өгөөд байна. За түрүүчийн одоо саналын хуудсууд бол сонгуулийн төв байгууллагад хүргэгдэж ирсэн. Өчигдөр орой одоо саналын хуудсуудыг тоолсон байгаа. За нийтдээ 1713 саналын хуудас тоологдсон. За өөрөөр хэлбэл гадаадд байгаа тухайн одоо сонгогчдын саналын хуудасны дүн мэдээллээс үзвэл Монгол Ардын намаас нэр дэвшигч Инквалдыг 270 сонгогч, за Арслан намаас нэр дэвшигч Баттулгыг 1345 сонгогч одоо дэмжсэн санал өгсөн байгаа. За одоо гадаадын нийтдээ 986 санал хүлээгдэж байгаа. За зарим улс орнуудын одоо бас нислэг нэлээд цаг хугацаа хожуу одоо хийгдэж байгаа учраас за бүрэн мэдээлэл одоо хараахан ирээгүй байгаа юм. За одоогор бол шөнийн болон өглөөний одоо зарим нислэгээр 10-аад улс орны одоо саналын хуудасны дүн мэдээлэл ирсэн. За сонгуулийн ерөнхий хороо үдээс өмнө одоо тоолж эхэлнэ гэсэн чиглэлтэй байна. За одоогор Итали, Польш, Оросын холбооны улс, за Франц, Англи, Чех, Австри, Унгар улсаас одоо сонгогчдын өгсөн саналын хуудсууд сонгуулийн төв байгууллагад өнөө өглөө хүргэгдэж ирээд байна. За энэ саналын хуудсуудыг одоо тоолж за нэгдсэн дүнтэй одоо нэгтгэж одоо мэдээлэл гаргана. За харин оройны 17 цагийн үед Туркийн онгоцоор бас зарим улс орнуудын сонгогчдын саналын хуудас хүргэгдэж ирэхээр байгаа. За 17 цагийн үед бол Туркийн онгоц Улаанбаатар руу нисгээр гарна. За тийм учраас одоо бараг 3-4 цаг нисэх учраас оройд Улаанбаатарт ирэх болов уу гэсэн чиглэлтэй байна. За тухайн улс орнууд Туркийн онгоцоор бол одоо хэд хэдэн улс орнуудын сонгогчдын санал хүргэгдэж ирэх юм. За тухайлбал Болгар, Турк, Египт, Киргиз, Кувейт, за Казахстан улсад байгаа Монголын одоо сонгогчдын өгсөн саналын хуудсууд ирэх юм. За тухайн саналын хуудсуудыг сонгуулийн ерөнхий хороо одоо нэгтгэж тоолгын ажлыг хийн. За ингэснээр одоо улсын хэмжээнд нийт сонгогчдын санал хураалтын өөрчлөсөн дүн гарах одоо боломж бүрдэнэ гэж сонгуулийн ерөнхий хороо үзэж байгаа юм аа. За одоогоор дотоодын хэсгийн хороодоос ирүүлсэн одоо сан хураалтын өөрчлөсөн дүн мэдээлэл бол үндсэндээ дэлгэцсэний мэдээллээс үзвэл одоо гарсан гэж үзэж болохоор байгаа. Гэхдээ сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор өөрчлөсөн дүн гаргаж нийтэд зарлах ёстой. За дэлгэцсэнд одоо одоогоор ирсэн мэдээллийн дүнгээс одоо үзэгчтэй танилцуулъя. За аймагуудад хэсгийн хороодод нэр дэвшигчдээс хэн нь одоо хэдэн хувийн санал хичнээн сонгогчийн санал аваад байна вэ гэдгийг тайлбарлая. За тухайлбал Арангаан аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулгын хувьд 16763 санал авч тэргүүлсэн байна. Баян Үйлгийн аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инквалдын хувьд 21306 санал авч ялалт байгуулж байна. Баян Хонгор аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулгын хувьд 23085 санал авч тэргүүлж байна. За Булган аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 11568 санал авч ялалт байгуулж байна. За Гоёлтон аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инквалд 10793 санал авч ялалт байгуулж байна. За Говьсүмбэр аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инквалдын хувьд 3331 санал авч тэргүүлсэн байна. За Дорногов аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инквалд 12456 санал авч ялалт байгуулж байна. За Дорнод аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 13535 санал авч ялалт байгуулсан байна. За Дундгов аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инквалдын хувьд 8243 санал авч одоо тэргүүлж байна. За Завхан аймагт бол Арслан намаас нэр дэвшигч Баттулга 14632 санал авч тэргүүлсэн байна. За Өөр хангаан аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инквалдын хувьд
20,209 санал авч ялалт байгуулсан үзүүлэлттэй байна. За өмнө Говь аймагт Арслан намаас нэг дэвшигч Баттулгын хувьд 10,258 санал авч тэргүүлээд байгаа. За Сүхбаатар аймагт Арслан намаас нэг дэвшигч Баттулга 11,628 санал авч ялалт байгуулж байна. За Сэлэнг аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколдын хувьд 20,032 санал авч тэргүүлсэн байна. За Төв аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд 19,192 санал авч ялалт байгуулж байна. За Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд 17,367 санал авч одоо тэргүүлсэн үзүүлэлттэй байна. За Орхон аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 20,042 санал авч ялалт байгуулж байна. За Ховд аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд 14,451 санал авч ялалт байгуулж байгаа. За Хөвсгөл аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 24,135 санал авч тэргүүлж байна. За Хэмтэн аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулгын хувьд 14,452 санал авч ялалт байгуулж байна. Дархан уул аймагт Арслан намаас нэр дэвшигч Баттулгын хувьд 16,496 санал авсан үзүүлэлттэй байна. За аймагуудын одоо нийт дүнгээс авч үзвэл за нийтдээ нэг 18 аймагт одоогоор Арслан намаас нэр дэвшигч Баттулга хамгийн олон санал авч ялалт байгуулж, за 10 аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд хамгийн олон санал авч тэргүүлсэн үзүүлэлттэй харагдаж байна. За энэ дэлгэцэнд мөн одоо нийслэлийн дүүргүүдийн сонгогчдын сан тураалтын өөрчилсөн дүн бас гарч байгаа. За нийслэлийн хэмжээнд авч үзвэл одоо Багаанга дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд 1108 санал авч тэргүүлж байна. За Баян гол дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 51,596 санал авч ялалт байгуулж байна. Баян зүрх дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 75,765 санал авч тэргүүлээд байна. За Налаах дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколдын хувьд 7,068 санал авч ялалт байгуулсан байна. За Багнуур дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 5,193 санал авч ялалт байгуулсан. За Сонгон хайрхан дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 64,272 санал авч тэргүүлж байна. За Сүхбаатар дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 32,634 санал авч ялалт байгуулсан байна. За Хангуул дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 38,047 санал авч тэргүүлж байгаа. За Жингэлтэй дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга 34,807 санал авч ялалт байгуулсан үзүүлэлттэй байна. За дүүргүүдээс нийтдээ 2 дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколд, 7 дүүрэгт Арслан намаас нэр дэвшигч Баттулга хамгийн олон сонгогчийн санал авсан үзүүлэлт одоо сонгуулийн ерөнхий орооны мэдээллийн танхимдах одоо дэлгэцэнд ирсэн мэдээллээс харагдаж байна. За одоогоор 2 нэр дэвшигчийн авсан нийт саналын дүнг танилцуулахад Монгол Ардын намаас нэр дэвшигч Инколдын хувьд 496,840 санал аваад байна. За Арслан намаас нэр дэвшигч Баттулга 610,541 санал авсан үзүүлэлттэй байна. За өөрөөр хэлбэл Арслан намаас нэр дэвшигчийн хувьд хамгийн олон санал авч одоо үндсэндээ ялалт байгуулах боломжтой урьдчилсан дүн харагдаж байгаа. За ховлж авч үзвэл Арслан намын нэр дэвшигчийн хувьд нэг 50 гаруй хувийг бол одоо давсан. 50%-аас давсан. Өөрөөр хэлбэл хуулиар бол одоогийн эрх зүйн зохицуулалтаар бол сан тураалтанд оролцсон нийт сонгогчдын 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч ерөнхийлөгчөөр сонгогдох боломжтой байгаа. За өөрөөр хэлбэл одоо сонгогчдын 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж сонгуулийн ерөнхий ороо үзэж одоо бүрийн эрхийг нь хүлээн зөвшөөрөх шийдвэрийг улсын их хурлд өргөн мэдүүлэх ёстой. За шийдвэрийг өргөн мэдүүлэх цаг хугацааны хувьд бол санал авсан өдрөөс хойш одоо 10 хоногийн дотор өргөн мэдүүлэх хуулийн зохицуулалттай байгаа. За гадаадд байгаа сонгогчдын саналын нэг одоо эцсийн дүн гарсан нөхцөлд улсын хэмжээний одоо нийт дүнг урьдчилсан байдлаар сонгуулийн ерөнхий ороо зарлана гэсэн чиглэлтэй байна. За одоогоор цаг хугацааны хувьд хэдийд одоо сонгуулийн төв байгууллага дараагийн мэдээлэл хийх вэ гэдг нь тодорхой товлогдоогүй байгаа. За ямар ч гэсэн гадаадын сонгогчдын санал тоолох, дүн гаргах ажил одоо нэлээд цаг хугацааны хувьд өнөөдөр нэлээд оройтож одоо шийдэгдэх болов гэсэн чигтээ байгаа. За тийм учраас одоо шөнийн 23-24 цагийн үед одоо багц цагаар тооцоход улсын хэмжээний урьдчилсан дүн гарах магадлал байж болох юм аа гэж одоо зарим их сурвалжууд мэдээлж байгаа юм аа. За энэ удаагийн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын одоо урьдчилсан дүнгийн явц байдал сонгогчдын эрс сонгуулийн үйл ажиллагаатай холбогдох одоо зарим мэдээллийг Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгч та бүхэнд сонгуулийн ерөнхий орооноос шууд дамжуулж одоо зарим тайлбарыг хүргэлээ.
За баярлалаа Алтан гэрлээ. Тэгэхээр сонгуулийн ерөнхий орооноос Монголын үндэсний олон нийтийн телевизийн явуулын шууд дамжуулалтын станц бол мэдээлэл хүргэлээ. Тэгэхээр сонгуулийн ерөнхий ороо албан ёсны мэдээлэл хэдийгээр хийх нь одоогоор бол тодорхойгүй байна. Цаг тухайн үед нь Монголын мэдээлэл сувг шууд дамжуулан хүргэнэ. Дараагийн мэдээг та бүхэн төргий. Төрийн тусгай албан агшийн нэгдсэн эмнэлэг энтгэг улсын Fortis эмнэлгийн төлөөлөлтөд уулзлаа. Энэ уулзалтаар цаашид хоёр эмнэлэг хамтран ажиллах боломжтойг ярилцсан байна. Дөнгөж сая болсон уулзалтын талаар үүлэн солонго тулга нар дамжуулсан мэдээлэл одоо хүргэе. Тэгэхээр энэ эмнэлэгтэй хамтарч ажилласнаар бид манай эмнэлэг бол нэгдсэн эмнэлэг учраас бүх төрлийн одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамтарч хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Тэр дундаа хэвлийн хүндийн дурангийн мис засал, за гэмтлийн мис заслууд, за түүнээс гадна төрөл бүрийн нэг онцлогоонууд, компьютер томограф, MRI онцлогооны энэ өндөр хөгжсөн технологиудаа бид нар эдний одоо өндөр хөгжсөн эмч нартаа туршлага солилцож хамтарч одоо ашиглах тал дээр, за мөн одоо хамтарсан одоо сургалтуудыг, хурлуудыг одоо зохион байгуулахаар ярилцаж байна. За хамгийн ойрын жишээ бол одоо 10 сард одоо Монголын үндэсний хэмжээний гэмтэл соггийн одоо эмч нарын хурлыг манай эмнэлэг санаачлан зохион байгуулж байгаа. Энэ хурлыг одоо бас Fortis эмнэлэг маань дэмжиж одоо хамтарч оролцохоо бас илэрхийлж байна. За ингээд энэ олон технологиудыг, энэ олон эрүүл мэндийн өндөр хөгжсөн энэ технологиудыг эмнэлгийн одоо үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээж одоо төрийн тусгай албан агшд болон тэдгээрийн гэр бүл чиглэлтэй дүргийн иргэд энэ одоо хамтын ажиллагааны үр шимийг бас хүртэх боломжтой. Одоо ойрын өдрийн дээр цаг агаарын мэдээг дэлгэцэд харуулъя.